Баримт бичгийн модуль руугаа орлоо. Хүсэлт рүү орлоо. Хүсэлт. За шин. За жишээ олгоход орлож авсран ажлыг гүйцэтгэх хүсэлт илгээж үзье. Энэ дээр бүртгэлийн дугаараараа болно. Нэрээр нь хайгаад болж болно. За эхлэх хугацаагаа сонгоод дуусах хугацааг нь сонголоо. Шалтгаанаа орууллаа. Хадгалах товчон дээр дарлаа. За оруулсан өгөгдлүүд маань зөв байна уу шалгаж үзээд эхлэх товчийг дарахад бүтцийн нэгжийн удирдал руу очноо. За тэгэхэд бүтцийн нэгжийн удирдлага дээр нь за энэ дээр нь өсөлт маань ирчихсэн байна. За хэрвээ буцаахаар бол энд ямар шалтгаанаар буцааж байгаагаа бичээд хадгалаад буцааж болно. Эсвэл батлах гэж байгаа бол батлах гэдгээ шууд дараад хадгалж болно.